Энэ удаагийн дугаартай маань юуны биш нь хамтран ажиллаж байна. Таад маань 1000% кэшбэк гэж сонсноо. Хэрв та M-банкны данстай бол топ цувралуудтай багцаа идэвхжүүлээд төлбөрөө 1000% буцаан авах боломжтой болжээ. Хэрв та M-банкны дансгүй бол M-банк дээрээ шинээр бүртгүүлэг үүсгээд юуны биш дээр очиод 1000% кэшбэк багцаа идэвхжүүлэн кэшэ буцаан аваарай. Шинэ хэрэглэгч ялгаагүй 1000% хүртэлх кэшбэк авах боломжтой юм байна шүү. 2015 оны 100 Америк нэгдсэн улсад олон нийтийг зочроосон нэгэн аимшигт аллагын хэрэг болжээ. Claudine Blanchard буюу Didi Blanchard бол 48 настай Missouri мужийн Springfield хотод өөрийн охин болох Gypsy Rose Blanchard-ийн хамтаар амьдардаг ганц бие ээж байж. Дидиг алууснаас хэд хоногийн дараа түүний охинтойгоо цуг хөдөлдөг Facebook пэйж дээр нь түүнийг үгсэн хэмээн пост орсон ба Дидигийн өрчүүд уг постыг хармагцаа цагдаад мэдэгдэж түүний цогцыг 5 хоногийн дараа олсон байдаг. Мөрдөн шалгалтын явцад Дидиг яг үнэндээ Gypsy өөрийн найз залуутайгаа хуйлдан хөнөөсөн гэдг нь тогтоогдсон бөгөөд байнгын тэрэгэнцэр дээр явдаг маш олон төрлийн суур өвчтөө Gypsy уг аллагад оролцсон тухайд маш олон хүний гайхширлыг төрүүлж амжсан байна. Цагдаа нарын мөрдлөг Gypsy болон Дидигийн амьдрал руу улам гүн орох тусам маш олон санаанд оромгүй нууцуд иржлэгдсэн ба энэ хэрэгээс идэвхлэгдэн The Act тэмэх 8 анги бүхий зураг кино хийгдсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараараа бид The Act цувралын эхний 2 ангийг бодит фактуудын хамтаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Жухам ямар шалтгааны улмаас төрсөн охин нь өөрийнхөө ээжийг хороход хүргэсэн бэ? Didi Blanchard юунаас үүдэж охиноо бүхэл амьдралын туршид өвчтөе хэмээн итгүүлсэн юм болоо. Нэгдүгээр анги. Цувралын маань үйл явдал киноны гол дүрийн хуршууд болох Мэл өөрийн охин Лесигийн цуг Didi Gypsy хоёрыг шалгахаар гэрт нь ирж байгаагаар эхлэв. Баримт. Уг үйл явдал болж байгаа өдөр бол 2015 оны 6 сарын 14-ний өдөр ба тухайн үед Didi Blanchard алуулаад аль хэдийн 4 хонж байсан аж. Уг аллагын талаарх мэдээллийг ихэнх хэсэгт дурдсаны дагуу Didi-гийн хуршууд Facebook пэйж дээрх постоор дамжуулан олж мэдсэн байдаг. Постыг харсны дараагаар юун түрүүнд Дидигийн хөрш охин Леси ээж Мэлтэйгээ цуг Дидигийн байшинд хурч ирэн хаалгыг нь төгсөн боловч хинч онгойлгоогүй ба 911 лөө яаралтай залган тусамж дуудаж араас нь Мэл Дидиг шалгахаар цонхыг нь хаглан гэр дотор нь яван оржээ. Ингэж Мэл тэнд болсон аимшигт үйл явдлын хамгийн ихний гэрч болсон байдаг. Ийм хүүний дараагаар үзэг зөлөгтөхөд бид 7 жилийн өмнөх үйл явдал буюу 2008 онд ирэв. Didi Gypsy хоёр үргэлж олонний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байжээ. Олон нийтийн нүдэнд бол Didi өөрийн суур өвчтөй байнгын хасраа шаардлагатай охин болох Gypsy-гийн дайчин шаргуу ээж хэмээн харагддаг байсан ба сайхан сэтгэлтэй тусч хүмүүсийн ачаар Didi болон Gypsy хоёрт ямар ч дутагдах ачигдах зүйлгүй байдаг байв. Баримт. Springfield хот руу нүүн ирэхээс өмнө Didi Gypsy хоёр Louisiana мужид амьдардаг байсан ба 2005 онд Катрина Харс салхины улмаас орон гэргүй болж хэсэг зур тусгай хэрэгцээд хүмүүсийн хорогдох байранд байршиж байж. Үүний дараа Gypsy Didi хоёрыг нислэг хэрэгээр Missouri мужид шилжүүлэн авчирсан бөгөөд Aurora хэмээх хотод хэсэг хугацааны туршид түрээсийн байранд амьдарсан байдаг. Тэгсээр удалгүй 2008 онд хүмүүнлэгийн байгууллагын зүгээс Didi Gypsy хоёрт тусгаалan зориулж Springfield хотод байшин барьж өгсөн бөгөөд хожим нь Didi уг байшиндаа алуулж. Энэ өдөр Didi Gypsy хоёр орон нутгийн телевизэн ярилцлагад оролцоод байж байдаг ба ийм сайхан байшинтай болсон мөрөөдөл бийсэн мэт байгаа тухайга ярьж байлаа шүү. Үүний дараа Didi ч галтгооны угаалтур дотроо Gypsy-гийн үсийг кусаад сууж байдаг ба араас нь янз бүрийн юмнуудыг нунтаглан гуурсаар нь дамжуулан Gypsy-гийн гиз рүү шахан оруулж хооллож байв. Тиймхүү орой болоход Didi Gypsy-г оронд нь оруулж бүүвэн дуу дуулан унтуулдаг бөгөөд тэгтээ бас болоогүй. Охинтой амьсгалын аппарат энтрээ зүүлэглээ шүү. Базаргана гэж. Ингээд Gypsy унтсан хойно Didi гэртээ байдаг асар том эмийн шүүгийг онгойлгодог ба тэр дундаасаа нойрны эм авчун орондоо орохоор цааш яв. Тэгсээр маргааш өдөр нь болоход Didi дээр Lacey зочлон ирж хамт цуг өдрийг өнгөрөөж баг анхудаа шахуу нүрийг нь бодож өгч байгаамаа. Гэтэл түүнд нь Didi дурамчхан байдаг бөгөөд Lacey-г явсан хойно Didi ч одоо Gypsy тудлаа шалтгаан зохион хэлж байгаад нүрний будгаа арилгуулаа хийчихвэл яах вэ? Маргааш өглөө Didi ч одоо Gypsy-г дагуулan бус төршүүдтэйгээ танилцдаг ба энэ үеэр Leslie-гийн ээж Mel-тэй танилцлаа шүү. Энэ үеэрээ Didi ч одоо Mel-д Gypsy-г саажилттай, цус багталтай, зүрхний эмгэгтэй болон татаж ундаг өвчтөй хэмээн Gypsy-г баг хороогийн бүх өвчнийг туссан хэмээн Mel-д хэлв. Тэгтэн Didi-гийн ярьсан зүйлсийг бус хүмүүс ч гэсэн сонсоод Didi-г ямар мундаг төвчээртэй тэсвэр хатуужилттай ээж болохыг гайхаж зогсож байлаа. Тэгтэл энэ үеэр Lacey Gypsy-д кола амсуулах гэтэл Didi шууд охин дээрээ гүйж ирэн Gypsy-г чихэрний харшилтай хэмээн хэлэж шууд Gypsy-г дагуулan гэрлүүг яваадаг. Ингээд маргааш өдөр нь болоход Didi Gypsy-г дагуулan дэлгүүр явдаг ба энэ үеэрээ Gypsy ч хөхний даруулга авмаар байгаагаа хэлэхэд Didi тэрийг нь шууд Gypsy-гийн цүнхэнд нь хийгээд холгаалаад аваад явбал яах вэ? Тэгтэл Didi-гийн энэ үйлдэлийг Mel холоос ажиглаад байж байдаг ба Mel-ийг ин ажиглаж байгааг Didi ч гэсэн олж харав. Тэр орой Didi Mel-тэй ярилцах гэсэн ч Mel түүнтэй ярилцахыг хүссэнгүй. Удалгүй орой болоход Didi хурган үдшилэг зохиож хуршүүдийгээ урьдаг ба Didi-г завгүй хавгуурн Gypsy ч одоо ээжийнхээ компьютероор хамгийн сайн найз болон найз залуугийн үнсэлт гэх мэтлэн зүйлсийг хайж дараа нь ээжигээ ирэхээс өмнө хайлтын түгээ устгав. Ийхүү орой болж үжлэг ихэлж олон хүн бужигнаад байж ах зур Gypsy үжлэг дээр байсан жижигхэн капкейкийг аваад амстал Didi ч түүнийг харангуудаа шууд орилж ирээд л Gypsy-д харшлын эсрэг тариа тарилаа.
Энэ үеэр үжиглэг дээр байсан хүмүүс ч одоо Дидиг Живсийг байн харж халамжлаад ямар их зовлон тулдаг болохыг нь хардаг ба энэ бүгдийг хуурамчдыг огтхонч гадарлаагүй явсан юм. Баримт. Живси яг үндэ Дидигийн хэлж буй шиг тийм олон суур өвчтөй байгаагүй. Эвэрүүл сав саруул хүүхэд байсан ажээ. Диди Бланчард нь Мончхаусен синдром хэмээх сэтгцийн өвчтөй байсан ба энэ өвчтөй хүмүүс нь хүн өөрийгөө өвчтөй мэт санаатаагаар дүр үүсгдэг байна. Дидигийн тухай тэрээр өөрийн охиндоо зохиомол өвчнүүдийг тулган яг л өвчтөй мэтэр жүжиглүүлдэг байсан ба энэ байдлаар маш олон жилийн туршид Живсийг бие болон сэтгэл санааны хувьд зовоон тамлаж байжээ. Ингэхдээ Диди Живсийг тархины орд авдартай мэт байнга үсийг нь хусаж хүчилтөрөгчийн баг байнга зөвлөж бүр ямар ч шаардлагагүй амаараа хоол идэх боломжтой байхад нь гинцээр нь дамжуулж хоолдог гуурсыг мэс цаслын аргаар оруулсан байвал яах вэ? Аимшигтэй биш гэж юу? Үүний дараа Диди Живсийг түргэн тусламж дээр авчдаг ба эмчтэй уулзаж байх зураа Живсийг чихэрний харшилтай эмийн хэлэхэд нь эмч түнд танаа охинд ямар ч чихэрний харшил байхгүй гэж хэлдэг ба үүнийг Живс ч гэсэн олоо сонсч. Бодлого Живси Диди хоёр жимлэгээс гараад машин руу явж байтал мэйл хурч ирээ Дидигийн гэрт нь орхисон төрөвчийг буцаан өгдөг ба тэр Дидич хүмүүс өөрийг нь өнгөрсөн амьдралд хийсэн зарим нэг муу зүйлсээс олж буруугаар битгий бодосоо хэмээн хүсч явдаг талаараа хэлв. Баримт. Диди Живсийг хүүхэд байхад чекийн ловер хэрэгээр ял сонсож 6 сар хоригдож байсан ба үүнээс гадна Живситэй хамт цуг дэлгүүр хийсэн явж байхдаа хулгай хийж Живсигийн өвчснөөр дамжуулан маш олон зайлан хийж өөрсөндөө байшин хүртэл бариулсан байдаг. За тийм хүн болж Дидич Живсийг оронд нь оруулан унтуусны дараагаар Клаудиа Бланчард хэмээх өөрийнхөө нэр дээр хаягдсан чекүүдийг гарган ирдэг ба дараа нь Живсигийн хажууд хэвтээд унтаадаг. Тэгсээр Дидиг унтаад өгсөн хойгуур нь тулгуур эрхтний бэрхшээлтэй явж чаддгүй Живси маань орон дээрээсээ босдог ба сэмээрхэн явсаар галтгооны өрөөнд явж орон өөрийгөө үнэхээр чихэрний харшилтай эсгээ шалгаж үзэхэр боллоо. Тэгсэн ч Живси юмыг яаж мэдгүйгээд харшлын эсрэг тариагаа бэлэн байлгадаг ба хөргөчнөөс крем авч идэж эхлэхэд нь түүнд ямар ч нөлөө илэрсэнгүй. Энэ мөчөөс Живси ээжийнхээ хэлсэн зүйлд итгэл нь бага угаар суларч ихсэн байдаг. Тэгж Живси ч одоо өөрийгөө шалгаж үзчихээр өрөөндөө буцан гэртэл Диди аль хэдийн сэрцэн Живсийг босож явсанд маш их ууртаа сууж байдаг ба охиноо загнан буцаан унтууснаар цувралын 1-р ангиманд төгсөв. Баримт. Бодит байдал дээр Живсид ямар нэгэн байдлаар тулгуур эрхтний бэрхшээл байгаагүй ба өөтөгөө цуг мотоцикл дээр явж байхдаа үл хэлийг оцолд өртсөний дараагаар ээж нь байнга түүнийг тэрэгэнцэр дээр суулгах болжээ. Хэрвээ Живси босож явах гэвэл Диди түүнийг шийтгдэг байсан ба тэрэгэнцэргүйгээр амьдрч чадахгүй мэтэр маш олон жилийн турш сэтгэл зүйн дарамтанд байлгасан аж. Ингэж Диди хуурмаг байдлаар нэр хүнд олж аван олон нийтийг залилан мөнгө авдаг байж. 2-р анги. Ингээд цувралын 2-р анги эхлэхэд 2009 оны нэгэн орой Живси ээжигээ хараагүй байхад нь интернетээс баахан нүүр удалтын бичлэг үзээд байж байдаг ба тэгингээ бас кола уугаад сүүн крем энтер идсэн сууж байв. Гэтэл удалгүй Живсигийн шүдэн өвдөж эхэлдэг ба баг зэрэг сандарч гяс бүх эд мөрийн баримтаа устгаад унтаадаг. Маргааш өглөө нь Диди Живсиг сэрэхтээ оны шилдэг хүүхдээр шалгасныг нь дуулгадаг ба тэр үеэрээ Живсигийн шүдэнд бүгдээрээ ногоорч өмхрөөд ихсэн байгааг анзаарав. Ийхүү Живсигийн шүдийг хармагцаа Диди охиндоо дахин нэг өвчин зохиож яаралтай эмнэлэг рүү авч явсан хүүхдийн эмч болон доктор Харлид үзүүлв. Доктор Харлитай уулзмагцаа Диди охиноо ходоодны хүчлэн ихсэх өвчин дахин сэтэрсэн байх гэснээр түүнээс болоод охиныхын шүд өмхөрч үйж магадгүй хэмээн баг өөрөө онш тавиад байгаа юм уу да хаашаа. Тэгтэн доктор Харрис ходоодны эмч доктор Чандраг дуудахаар явдаг ба тэр хооронд Диди шууд ширээн дээрээс нь доктор Харрисын жор өвчтөг тэмдрийг нь хулгайлаад авбал яах вэ? Үүний дараа доктор Чандраа ирээд эхлээд Живсиг шүдний эмчт үзүүлэх хэрэгтэй гэж хэлэхэд нь Диди шууд би эхлээд охиныхоо ходоодны өвчнийг эдгэмээр байна гэж хэллээ. Тэр үед гэнт доктор Чандраад с ิจ гтэй санагдаад Дидигээс Живсигээс өвчний түүхийг нь асууж харахад Диди хариуд нь охины маань бүх бичиг баримтууд Катрина Хар салхины үеэр алга болсон энтергээ тэглээ шүү. Тэгснэ Диди доктор Чандраг с ิจ авсан байж магадгүй гэж бодоод шууд Живсиг дагуулan гараад өвчтөг наасан. Айхтар гэж. Ингээд Живси Диди хоёрыг явсны дараагаар доктор Чандра доктор Харли дээр очиод та Живсиг эрэхт нь эмнэлгийн түүхийг нь баталгаажуулсан уу гэж асуугаад доктор Харли ямар нэгэн хариу хэлсэнгүй. Тэгэхээр одоо шууд Дидигийн үгэнд итгээд эмчлэл байсан юм уу та хайшин. Энэ зур Дидич доктор Харлигаас сулгаасан өнөө жорын дэвтрээ ашиглаад эмийн сангаас дуртай эмийнхээ жорыг бичээд авчдаг ба ингэж л тэр их эмийг цуглуулж авсан болгон дээ. Тэнгүү дараагаас гарахад Живси шүдээ гоогаад үжэтэл нэг шүд нь шууд өмхрөөд унаад ирдэг ба түүнээс бол Живсигийн амнаас цус шүүрэн төвчхийн аргагүй өвдөж эхэллээ. Тэгтэн Дидич Живсид бүр хэмжээний юм өгч эхэлдэг ба баг эмийн хордлогод орж дуусгаж байгаа юм шүү дээ. Тэгсээр маргааш өдөр нь болоход Диди Живсигийн сэтгэлийг сэргээхээр мэйлинд очиж охиноо Леситэй тоглолдог ба Живси яваад очиход нь Леси өөрийнхөө найзуудтай цуг байж байв. Удалгүй Живси ч Леси болон түүний найзуудтай цуг ярилцаж эхэлдэг ба энэ үеэрээ анхудаага тамхи хинтэр татаж үзлээ дээ базар байна гэж. Энэ зур доктор Чандрач Живсигийн эмнэлгийн түүхийг болохоор эмнэлгүүдтэй яриад байжулаа. Тийхүү үзэг зөвлөгтөхөд Дидигийн гэрт хүүхд хамгааллын албаны ажилтан шалгалт хийхээр ирдэг ба энэ үед Диди Живсиг өвчтөй мэтээр харагдуулахын тулд түүнд шууд маш хүчтэй нойрны юм өгчүүл яах вэ? Үүний дараа хүүхд хамгааллын ажилтан орж ирмэгц Диди хэлж байгаа. Манай охин том биетэйч 7 настай хүүхд чиг сэтгэн бодох чадвартай юм аа. Тийм болохоор та түүнтэй эвээр ярилцаарай.
гэж хэллээ. Энэхүү хүүхд хамгааллын ажилтан Джипситэй ганцаарчлан ярилцаж эхлэхэд хүчтэй эмэнд мансуурсан Джипсич эмнээсээ болоод олигтой ярилцаж чаддгүй ба хаалганы цаанаас дийдэж одоо энэ хоёр юу ярих нү гэж чагнаа зогсож ивэл яах вэ? Удалгүй хүүхд хамгааллын ажилтан ч ямар нэгэн сэжигтэй зүйл болж хараагүй учраас шалгалтаа дуусган яваадаг. Үүний дараагийн үзэг солилцоход Диди Джипсиг шүдний эмчтэр авчдаг ба унтуулж байгаад эмчээр хамаг шүдийг нь авахулв. Ингээд Джипсич одоо эмний үйлчлэгийн гарan буцсан сэрхэд ам нь тэр чигээрээ хавцсан байдаг ба ээж нь бүх шүдийг нь авахулсан байхыг хараад маш ихээр чөчөрлөө. Үүнээс олж Джипсич одоо оны шилдэг хүүхдийн шагналд гардуулах ёслоор очихгүй юм зөрүүлдэг ба энэ үед Дидич гинт тэрснээ Джипсиг зад загнаж хаяад заавал авч явахар боллоо. Баримт Диди ихэнхдээ Джипсиг энэ байдлаар дарамтлаж өөрийн иргэшэл хяналтандаа байлгадаг ба заримдаа шийдэхийн тулд хэдэн өдрийн турш хоолгүй байлгадаг гэж боддоо. Үүнээс гадна Диди Джипсид өөрийг нь хөгжлийн бэрхшээлтэй эмээн гүн итгэн өмшүүлсэн байсан ба өөрийг нь энгийн биш хэмээн итгүүлэх замаар байнгын өөрөөсөө хамааралтай амьдруулж байж. Дэнхүү киноны үйл явдал шагнал гардуулах ёслол төр ирэхэд Диди охиндоо хиймш үзүүлгэн шагналыг нь авахулахаар тайзнаар гаргадаг ба Джипсид оны шилдэг хүүхэд болсон самбарыг нь өгч нэмээд $5,000 санхүүгийн дэмжлэг гардуулав. Тэр үед Джипси эдгээр баяртай байсан ч Диди ахин мөнгөнд тусламж авч байгаадаа бүр ихээр баяртай байдаг ба тайзан дээрээс хідэн үг хэлж араас нь Джипситэй хамт цуг I will be there дуулав. Ингээд ангийн төгсгөлийн үйл явдал эхлэхэд доктор Чандра бөө юм болж байж ахин Джипситэй уулзахаар болсон байдаг ба энэ үеэрээ Джипсид кола уугыг санал болгож өөрийг нь ямар нэгэн чихрийн хашлах үүдийг нь үзүүлэхийг оролдов. Гэсэн ч тэр үед нь Джипси ээжигээ байгаа учраас айж доктор Чандрагийн колог уудаггүй ба удалгүй Дидич гинт ороод ирэхэд доктор Чандра гэс нөгөө кологоо нууж 2 дугаар ангийн үйл явдал ийхүү өндөрлөв. Джипси Бланчардын түүх бол зүгээр нэг аимшигт даалгын хэрэг биш ээ. Харин олон жилийн турш үргэлжилсэн сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийллийн туйлын эмгэгтэй үр дагавар юм. Гадаад ертөнцид энэрэнгүй мэд харагдаж байсан Диди Бланчард үнэндээ өөрийн охины амьдралыг бүгд нь худал хуурмаг дээр босгож түүнийг бод байдлаас таслан эрх чөлөөг нь бүрэн хязгаарласан байдаг. Харин Джипсигийн хувьд хийсэн үйлдэл нь зөвдөх аргагүй ч тэр шийдвэрийн цаана айдас, төөрөгдөл, гарцгүй байдал олон жил өрөмтлөгдсөнийг энэхүү зурлаас ойлгох болно. Эцэст нь Джипси ээжийнхээ хүчирхийллээс алахын тулд төрсөн ихийг хөнөөх талаар бодож эхэлдэг ба хожим шоронд орохдоо тэнд байх нь ээжтэйгээ цуг байгаас илүү дээр эрх чөлөөтэй байгаа талаар сэтгүүлчдэд хуваалцсан байдаг. Зөвхөн эндээс л бид Джипсиг ямар гээчийн дарамтан дор амьдарч байсныг харж болохоор байна. За ингээд бичлэг маань энэ түрүү өндөрлж байна. Өнөөдөр бичлэгээрээ бид The Act цувралын эхний 2 ангийг юуны өвчний 1000% кэшбэктэй багцаас ярьж өглөө. Топ цувралуудтай багцад The Act-аас өөр олон онц сонирхолтой зөндөө гоё цувралууд байгаа ба киногоо үзээд 1000% хүртэлх кэшбэк аавна гэхээр янз юм байгаа зү.